Сайн бацгаана уу? Та бүхэндээ орой минь хүргэе. Филиппин улсын Себу хотын IMS Academy Монгол төлөөлөгч Наранти байна. За IMS Academy нь Себу хоттой 2 салбартаа үйл ажиллагаа явуулдаг. Миний хувьд Vanilla campus дээр нь суралцангаа ажилладаг байгаа. За IMS Academy Vanilla campus-ийн хувьд ерөнхий англи хэл, эрчимжүүлсэн англи хэл, IELTS, TOEIC, гэр бүлийн хөтөлбөр, мөн хүүхдийн хөтөлбөртэй. За хөтөлбөрийн хичээл таны сонгосон хөтөлбөрөөс хамаарат хичээлийн цаг нь 8-аас 12 цагийн хооронд байгаа. Таны сонгосон хөтөлбөрөөс хамаарна. За 8 цагийн хичээл авахд бол 4 цаг нь групп анги, 4 цаг нь ганцаарчлсан анги байна. За хүүхдийн хөтөлбөр мөн адилхан 8 цагийн хичээл авна, 4 цаг нь ганцаарчлсан, 4 цаг нь групп. 7-аас 10 насны хүүхэд асран хамгаалагчтайгаа хамт сурна. Асран хамгаалагч нь бол өдрийн 4 цагийн хичээл авна, 3 цаг нь ганцаарчлсан, 1 цаг нь групп анги байгаа. IMS Academy таныг ирсэн өдрөөс ахуулаад таны төвшинг тодорхойлоод тэгээд танд тохирсон хичээлүүдийг санал болгоно. Унших, ярих, дүрмийн хичээл санал болгодог. Мөн бичгийн хичээлүүдийг санал болгодог байгаа. Таны төвшинг тохирсон хичээлүүдийг танаас таны төвшинг тодорхойлсон тест аваад тэгээд таны төвшинг тохирсон хичээлүүдийг болгоно. Групп ангийн хувьд эдлэгийн түвшний хүмүүсийг нэг групп ангид оруулна. Өөрөөсөө сайн хүнтэй групп анги болчихгүй, хитрхи муу хүнтэй групп анги болчихгүй гэж санаа зовох шаардлагагүй. Багш нарын хувьд бол маш чадварлаг. Миний хувьд өөрөө англи хэлний дүрм бол маш муу байсан. Одоо би энд Филиппин багшаар заалгаж чадсандээ дүрмээ бол маш сайн ойлгодог. Асуух зүйлээвэл комент хэсэгт асуугаарай. IMS Academy-ийн дотуур байрны хувьд бол маш цэвэрхэн. Тэгээ өдрийн 3 хоолтой. Дийлэнхтэй Солонгос, Япон, Вьетнам, Тайван оюутнууд ихэвчлэн байдаг. Монгол, Орос оюутнууд тодорхой хувийг нь бас эзэлдэг байгаа. Та сургалтын хөтөлбөр хэдвэ гэ та ямар хөтөлбөр сонирхож байна вэ? ESL үү, IELTS үү, TOEIC үү хөтөлбөрөөс хамаарат үнийн хувьд бол өөр. Та IMS Academy-д хамгийн багадаа 7 хоногор сурна. Тэгээд 7 хоногоос дээш хэдл бол хэдэн сараар сурах боломжтой. Манайд 7-оос дээшээ 65 хүртэлх насны оюутнууд одоо сурж байна. За манай сургууль гэр бүлийн хөтөлбөртэй 7-оос дээш насны хүүхдүүд авдаг. Хүүхэд бол 8 цагийн хичээлд хамрагдана. Эцгийн хувьд бол 4 цагийн хичээлд хамрагддаг байгаа. Хүүхдийн 8 цагийн хичээл нь 4 цаг ганцаарчлсан, 4 цаг групп анги байдаг. Орой минь хүргэе. Манай сургуулийн онцлог нь өглөө бүр оюутнуудаасаа тест авдаг. Оюутнуудын түвшин өдөр бүр тест өгдгөөрөө бол оюутнуудын түвшин маш эрчимтэйгээр сайжирдаг. Орой минь Аяла кампус болон Vanilla кампусын сургалтын хөтөлбөрийн хувьд
өөр. Аяла кампусын хувьд бол ерөнхий англи хэл, эрчимжүүлсэн англи хэл, бизнесийн англи хэл, тэгээ мөн хүүхдийн хөтөлбөртэй. Ванила кампусын хувьд бол бүх юм нь нэг дороо, дотор байр болон хичээлийн байр нь ингээд нэг дороо, сургуулийн байр нь өөрөө 5 давхар байгууламж байгаа. Тэгээ үйлчлэгээний газруудтайгаа бол маш ойрхон, тойроод фитнес болон бассейн биднэрт хэрэгцээтэй бүх зүйл байдаг. Аяла кампус нь бол Себу хотын төвд томоохон худалдааны төвүүдийн нэг байгаа. Сургалтын хөтөлбөрийн талаар асуух зүйл байвал комент хэсэгт үлдээгээрэй. Дотор байрны өрөөний хувьд бол 1-4 үний багтаамжтай өрөөтэй. Найзуудаараа явах гэсэн юм аа. Аялангаа хичээлийн цаг өдөрт хэдэн цаг авах вэ? Ер нь бол ажлын 5 өдөр буюу 1-5 дахь өдрүүдэд та зөвхөн хичээлээ авна. Тэгээ амралтын 2 өдрөө та аялах боломжтой. Себу хот нь аялахад маш тохиромжтой, үзэх газар маш их байдаг. 1-5 дахь өдөр бол та өдрийн 8 цагийн хичээл авна. Тэгээд сонгосон хөтөлбөрөөс хамаарат 8-аас 12 цагийн хичээлтэй манай сургууль нь. Гэр бүлийн хөтөлбөрийн хувьд бол 7-оос дээш насны хүүхдүүд авдаг. 7-оос дээш насны хүүхдийн элсэлд авдаг. Асуух зүйл байвал комент хэсэгт үлдээгээрэй. Манай сургууль нь оюутнаа нисэх буудлаас тусаж аваад хичээлдээ суун судлан тухайн улсынхын студент менежер хариуцаад бүх зүйлээр нь тусалдаг. IELTS хөтөлбөрийн хувьд бол өдөрт 8-аас 12 цагийн хичээл авдаг. 7-оос 9 цагийн хооронд орой анги гэж байдаг. 2 цаг хичээлдэг, нэмэлт 2 цаг байгаа. Гурван үний өрөө байгаа. Та гуруулаа ирээд 3 үний өрөөнд орж болно. Манай дотор байрны хувьд 1-4 ортой өрөөтэй. Өрөөний хувьд бол маш цэвэрхэн, товлог. Тэгээ өрөө бүр air conditionтэй. Гадаа халуунч, сургууль дотроо бол халууцах тийм хэрэгшээл бол байхгүй. За манай Монгол хавс бол баруун дөрвөн замын Гранд Плазагийн 9 давхурт 901 доодод Мас Ихтэм гэдээ байрладаг байгаа. Хамгийн дээдл нь бол 4 үний ортой өрөө байгаа. Тэгээ орон орны оюутнуудтай орох боломжтой. Вьетнам, Тайван, Солонгос оюутнууд дийлэнхчлэн байдаг. Араб болон Монгол, Орос оюутнууд бас тодорхой хувийг эзэлдэг. Өдрийн 3 хоолтой манай сургууль. Тэгээд хувц угаалга фри 7 хоногт 2 удаа өрөө цэвэрлэгээтэй учраас өрөө бол маш цэвэрхэн байдаг. Групп ангийн хувьд бол яг тантай адилхан түвшний хүмүүс нэг групп анги болж хичээлнэ. Танаас сайн юм уу эсвэл мөн хүн нэг ангид орчоод хэцүү байх вэ гэсэн асуудал бол байхгүй. Самано арамэнд Себу хотод бол та аялангаа суралцах бүрэн боломжтой. 1-5 дахь өдрүүдэд эхлээ үзээд амралтын өдрүүдээр аялах боломжтой. Асуух зүйл байвал комент хэсэгт үлдээгээрэй.
аялал хөтөлбөр сонгосон 12-7 хоногор суралцаад зорилттой оноондоо хүрэхэд нэг 0.5 ч юм уу зорилттой оноондоо арай хүрээгүй болвол АМС ахтай минь дахиад 1 сар зорилттой оноондоо хүрэх 1 сарыг бонус олгож өгдөг. Хэрвээ та 3 сараар суралцаад зорилттой оноондоо хүрээгүй болвол АМС ахтай нь дахиад танд 1 сарын хугацаатай оноондоо хүрэх 1 сарын үнэгүй сургалт олгодог. За Монголд хуцсны дугаар маань 70-78888 Mass Academy утас байгаа. Та ажлын цагаар холбогдорой. Манай офс Баруун 4 замын Гранд Плазагийн 9 давхурт 901 тоотод байрладаг. За өнөөдрийнхөө лайвыг ингээд дуусгая. Асуух зүйл байвал манай пэйж хуудсын чат хэсгээр холбогдож болно. Мөн комент үлдээж болно. Баярлалаа.